гол усны үерээс урьдчилан сэргийлье. Өнөөдөр бид болзошгүй аюул ослоос өөрийгөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүсийг хэрхэн хамгаалах талаар ярилцъя. За Батагийнхаа яриаг сонсъё. Ангийнхаа үер усны аюулаас өөрийгөө болон найзуудаа хэрхэн харсан талаар ярьж өгье. Яа, өөртөө ойр төлсөн ингээд юм явсангүй ш. Харин тийм. Гол ах уу. Хэдүүлэх үнэ гол ах. Тэр гол ах юм шүү. Чийлч ангийнхан дээр тавх. Ангийнхаа сэргээ дуусч бүгд гол орох уу? Тэгэл та. Би л явахгүй. Ойр үед голын ус үрийн аюултай төвшөнд хүрсэн байгааг чи мэдээгээр сонсоогүй мүү? Гэрлээ. Чи дургуй гол болохгүй юу та? Нэг их мэдээ сонсдог хүн гараад ирж гинэ. За бус нь явцгаая. Тийё. За хүүхдүүдээ гол ус үерсэн байгаад яасан хамаагүй дураараа тоглоцгаад юм бэ? Ингээд тоглож байгаад нэгнийхээ амнаас нь төрвөл яах юм бэ та бүхэн? Дахиж ингээд дураараа ингээд тоглоцоож болохгүй шүү. За. Ха. Усан живж амьсгааг болсон тохиолдолд хиймэл амьсгаа хийдэг гэсэн. Яаж хийдэг юм бол? За хиймэл амьсгааг за би нэгэн дээр нь тайлбарлаж та бүхэнд юу үзүүлье. За хиймэл амьсгаа хийхдээ үнэ эхлээд сэрүүн байна уу? Ингээ хэрвээ ухаан орохгүй байх юм бол энэ хүний амьсгалын замыг үзнэ. Амын нэ. Амын нэгээ толгойг ингээ дээш нь өргөлөө. Амын нээлээ. Хог орсон байна уу? Амд нь хэрвээ янз бүрийн хог орсон байвал тэрийг цэвэрлэн гараараа ингэж авч цэвэрлэн. За нэгдүгээрт, хоёрдугаарт ингээд энэ хүн ингээ амьсгаатай байна уу? Ингээ шалгана. Ингээд амьсгаа байна уу? Нэгдүгээрт ингээ хараа, энийг харна. Цэжний хөндий төхөлцөх нүггүй юу? Нэгдүгээр, хоёрдугаар энэ чихээр сонсно, амьсгалж ийн үгүй сонсно. Хэрвээ амьсгал байхгүй байх юм бол одоо энэ цэжний хэсгээр массаж хийж өгнө. Энэ хүн массаж хийхдээ яаж хийх юм бэ гэвэл одоо цэжний энэ хөндий энэ хэсгээр гараа ингэ тавиад энэ гар ингээ нугарахгүй байх хэвээр. Гар нугарахгүй шулуун байна. 1 2 3 4 5 6 7 гэд 30 удаа өгөөд 2 удаа амьсгал өгнө. Амьсгал өгөхдөө 30 удаа хийлээ. Эрүүг дэш нь амьсгалын замыг нэгсэндээ чөлөөлнө гэсэн үг. Энэ амьсгалын зам хоолойг чөлөөлж иж энэ дээр нь марл юм уу юм тавьж болно. Амьсгаа өгөхдөө гарын алганы доод хэсэг энэ духан дээр тавиад хамрыг чимхэд дэш нь ингээд амыг ангаалгана шүү дээ. Амыг ангаалгаад тэгээ амьсгаагаа өгнө. Амьсгаа өгөөд гээд хүчтэй өгөхөд цэжний хөндий агаараар дүүрч цээж ингэж дэше ингэж гарч ирдэг баг. Цаашаа муу адил 30 удаа өглөө 2 удаа амьсгаа өгнө. 1 удаа өглөө дууслаа, дахиад өглөө дууслаа гэх мэтлэн. За хүүхдүүдээ ийм л байна да. За миний дуусаарай. За манайхаа. За тэргүүлийн анхны тусламжтайгаар хуйгаагаач аварлаа. Бас яаж хиймэл амьсгаа хийдгийг сурч авлаа. Үүнээс гол ус руу болгоомжтой хэрэгтэй юм биш үү хүүхдүүд ээ? За манайхаа явцгаая. Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар нийт 244 удаагийн үер болж 78 хүн нас баржээ. Үерийн аюултай үед байшин, гэрийнхэн гадуур суваг, шуудуудах мөн заглагаан хэрэгслийг бүрэн гүйцэд салгаж аюулгүй болгоно. Аян замд гарахыг хойшлуулж, гол ус руу аялал зугаалгаар явахгүй байх хэрэгтэй. Үер усны дараа өөртөө болон бусдад туслах аюулгүй газар очих ёстой. Мөн гараа тогтмол самдаж угаах, усыг заавал буцалгаж хэрэглэнэ. Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлдэгдэх сав суулгыг буцалгаж ариутгах хэрэгтэй.
яаралтай тохиолдолд цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Бол усны үерээс урьдчилан сэргийлье.